хаалгаанд орсноор өгье. Ирээд хаалгаанд ороод Түрээ давтал дээрээс одоо бол тийм байхгүй зэрэг эндийн даатгалаас хүндэт үдсийг маш их баярлалаа. баярлалаа. За намайг Мөнгөрсөрөн гэдэг. Би 2013 оны 10 сард бол бага хүүгээ төрүүлсэн. Бага хүүхэд маань жирэмсний 6-7 сартаагаас эхлээд бол зүрхний хим алдагдaltaй гидсэн дахтаа зүрхний хим алдагдaltaй цөөн цохилттой байна гэсэн онцтойгоор эхнэлгсийн эмнэлэгт бол хяналтанд явж байгаад за тэгээд эхнэлгс дээр төрөөд төрснийхөө дараа бол 3 дугаар эмнэлэг рүү бол хяналтанд шилжиж ирсэн. За тэгээд бид бол одоо байнгын 3 дугаар эмнэлгийн хяналт эмчнэрийн хяналтанд явж байгаад тэгээд энэ хагалгаа маань бол Монголд хийгддэггүй байсан. Тэгээ хяналтанд явж байгаад ерөнхийдөө гадагшаа эмчилгээнд явна гэсэн байдалтай байж байгаа. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол одоо Монголд хийх боломжтой болж одоо том төхөөрөмжүүд нь орж ирдэг болсон. Бас 2-3 хүүхдэд бол хагалгаа хийгдсэн байгаа. Одоо танай хүүхдэд хийгдэх боломжтой гэсний дагуу бол одоо бид нар сая хагалгааныхаа хугацааг 29-нд тоглоод 29-ний өдөр ирж хөвтөд ингээд 30-ны өдөр бол ингээ хагалгаанд орсон. Манай хүүхдийн хагалгааны төлбөр бол одоо 17 сая орчим мянган төгрөгөнд бол багтана гэж ярьж байсан. Хүүхэд учраас одоо эрүүл мэндийн даатгалын сангаас бол 100% төлбөрийн төлөөд одоо бид нар бол ингээд үнгүүгээр хэвтэ эмчилүүлж одоо хагалгаанд ороод ингээд хэвтэ эмчилүүлээ явж байна. Тэгээд ингээд энэ хүү боломжийг олгосон эрүүл мэндийн даатгал одоо нийгмийн даатгалын сангаас сонгож байгаа те энэ хамт олонд их баярлалаа. Тэгээ хагалгаа хийсэн энэ хаалгааны эмчнэр болон нээлттэй хаалгаа учраас Мэцэслийн багтай хамтарч орсон байгаа. Тэгээ Мэцэслийн багийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хаалгаанд орсноор өгье. ирээд хаалгаанд ороод Түрээ давтал дээрээс одоо бол тийм байхгүй зэрэг эндийн даатгалаас хүндэт үдсийг маш их баярлалаа. баярлалаа.